Сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ дараагийнхаа уншлагаараа уулзаж байна. Energy Clinic Mongolia-аас мэдчилж байна. За өнөөдөр болохоор бүгдээрээ энэ харилцааны ирээдүй гээд өмнөх нөгөө Instagram дээрээ хийсэн полоос авсан хамгийн их хүсэлтэй, хамгийн их саналтай байсан асуултаараа хийхээр болсон. За тэгээд ер нь явандаа цаашдаа Instagram дээрээ ингээ пол үүсгээд тэгээ бодож байгаа асуултуудынхаа уншлагуудынхаа сэдвийг ингэж гаргаад тэгээ хамгийн их санал авч байгаа сэдвээр нь уншлагаа хийж ивэл ер нь зүгээр юм байна. Надад бас айгүй амар юм байна. Тийм болохоор та бүхэн маань бас Instagram дээр идэвхтэй оролцоорой гэж хүсье. За тэгээд энэ удаагийн групп сонголтууд болохоор бас ийм oracle хүзрүүд гаргаж ирсэн. Эхний групп нь Where Grains of Sand буюу бид бол элсний ширхэхгүйд гэсэн ийм хүзэр гарч ирсэн. Хоёрдугаар групп нь болохоор Faith Transcends буюу итгэл найдвар ингээд давж гарч ийна гэсэн утгатай хүзэр гарч ирсэн. Гуравдугаар групп нь Make Your Move буюу дараагийн үйлдэлийг хий гэсэн утгатай хүзэр гарч ирсэн. За тэгээ хамгийн их татагдж байгаа группээ сонгоод бүгдээрээ групп уншлагууд дээр нь уулзцгаая. За одоо бүгдээрээ нэгдүгээр группийнхаа уншлага руу орцгоё. Нэгдүгээр группийнхан маань энэ We Are Grains of Sand гэсэн хүзрийг сонгосон байгаа. Бид бол элсний ширхэхгүйд гэсэн утгатай. Тэгэхээр бас нэлийн юм гүн гүнзгий сэтгэл хөдлөл мэдрэмж оролцсон тийм харилцаа юм болов уу гэж харагдлаа. Хин хиндээ бас өгж байгаа сэтгэл нь өгөө аваа нь бол бас ижил хэмжээтэй юм болов уу гэж харагдаж байна. Хамтдаа ингээ харилцаагаа цаашдаа удаан үргэлжлүүлээд цаашдаа бас ингээд ер нь харилцаагаа үргэлжлүүлэх тийм бодолтой байгаа хүмүүс шиг харагдаж байна. За хүзрийн утга нь бас нэлийн гарч ирэх байх явандаа. Одоо бүгдээрээ энэ харилцааны ерөнхий энерги нь юу вэ гэд энергийн чек ер нь хий. Ерөнхий энерги нь группны их сонгосон хүмүүсийн бодож байгаа хүнтэйгээ харилцааны ерөнхий энерги нь ямар хөө байна вэ? Energy check. Группны ерөнхий энерги. Вау. Боонх юм боллоо. Амар том хүзэр байхгүй юу? Гарт бас илэрхтэй багтаж өгөхгүй. Ойлгоход хэцүү байлээ. Strength, Queen of Pentacles. King of Cups хэлбэрлэлөө. King of Cups. Knight of Swords. Emperor хэлбэрлэл. Нэг хэл юм байна л да. За одоо энэ гарч ирж байгаа болов камерын дээр. За spread бол ер нь strength card-аар эхэлж байгаа байхгүй юу? Хүч чадал гэсэн утгатай хүзэр. Тэгэхээр энэ харилцаанд бол нэгт strength card юуг илэрхийлж байна гэхээр маш юм хүчтэй таталцлыг илэрхийлж байна л да. Хүчтэй мэдрэмж, гүн гүнзгий хүчтэй мэдрэмж, хүчтэй таталцал тийм ээ. Тэгснээ тэрнийхээ хэрээр тэр мэдрэмжүүдээ бас ингээд жоохон дарж байгаа гэх юм уу? Төвчээр заах хэрэг гарч байгаа, дарж байгаа, өөрийгөө ингээд Queen of Wands хамт доошоо харж гарч ирж байгаа гэхээр өөрийнхөө нэг юм хин энэ харилцаанд ялангуяа эмэгтэй талаасаа мэдрэмжүүдээ ингээд ер нь олж авах ингээд дарж байгаа, өөрийгөө барьж байгаа.
Тэгэхээр хамаагүй үг хэлэхгүй байхыг хүсэж байна. Тийм ээ, хамаагүй ууралж энэ харилцаанд одоо уур бухимдал гэдэг ч юм уу тиймэрхүү мэдрэмжүүд гарахгүй байхыг хүсэж байна. За ялангуяа эмэгтэй тал нь бас амархан ингээд ууралчих гад амархан сэтгэл хөдлөлн дээш доош ингээд болчих гээд байдаг тийм байж магадгүй тий. Баг зэргийн ийм хуурц зан хаяа гарах гээд байдаг байж магадгүй. Хэрвээ тийм бол өөрөө тэрийгэ мэддэг тэрийг айгүй ингээд сайн дарж ийн гэж хэлж ийн л да. Төвчээртэй хандж ийн. Өөрөөс нь энэ бол бас хичээл зүтгэл өөрөөс нь гаргаж байгаа нэг юм хэлбэр байна. Тэгээд ер нь харилцаанд арай ийм тогтвортой, арай нэг ийм өөртөө ихтэй тийм stable, secure байх гэж айгүй хичээж байгаа гэж хэлж байна. Эмэгтэй талаасаа. Тэгээд ер нь бол ингээ харахад эмэгтэй энерги нь болохоор айгүй юм гоё хувцалсан, гоё юм өмсөж зүүцэн, ер нь жоохон мөнгөтэй чинээлэгч юм шиг харагдаж байна л да. Амьдрал нь арай тогтвортой, ажил карьерийн хувьд ч гэсэн, мөнгө төгрөг санхүүгийн хувьд ч гэсэн, материалын байдлын хувьд тогтвортой, сэтгэл санааны хувьд ч гэсэн бас ийм тогтвортой нааш цааш болж ингэж дээш доош болж савлсан байдалгүйгээр өөрийгөө бас юм цэгцтэй зөв ойлгуулж, зөв харьцаж, хөнгөн юм хөрхөн хандлагаар энэ харилцаанд хандах гэж ингэж юу хичээж байгаа. Эмэгтэй энерги нь болохоор. За тэгээд эрэгтэй энерги нь болохоор арай жоохон арай илүү хүчтэй орж ирж байна шүү эрэгтэй энерги нь. Эрэгтэй энерги нь яаж юм бэ гэхээр ийм тогтвортой, халуун дулаан амьдралыг угаасаа хүсэж байгаа. Өөрийн гэсэн орон сууц, өөрийн гэсэн байр, өөрийн гэсэн ийм тогтвортой амьдралаа зохиох юм хүсэлтэй. Тэгээд тэр нь болохоор материалын байдлын хувьд амар баян тансаг гэдэг хасаа илүүтэйгээр зүгээр ийм халуун дулаан уур амьсгалтай, дулаахан мэдрэмж төрүүлдэг тийм гэр бүлийн тийм уур амьсгалтай гэр бүлийг л ер нь хүсэж байгаа хүн байна л да. Гэтэ өөрөө болохоор материалын байдлын хувьд тэрэнд арай бэлэн биш байгаа энэ хүн. Өөрийнх нь амьдралын байр суурь, боломж бололцоо танихаас арай жоохон бага, танаас дүү байж магадгүй. Гэхдээ бас яг дүү гэд хэлэхэд дүү гэж хэлэхээргүй энергитэй хүн харагдаж байна. Зүгээр юм тогтсон амьдралыг арай жоохон олоогүй байгаа л хүн юм болов уу гэж харагдлаа. Энэ хүн бол тэгтээ одоо тань нэлээд их сэтгэлтэй. Энэ хүнээс илүү юм хайр сэтгэл мэдрэгдэж байна. За тэгтээ заавал би одоо нөгөө таны үзүүлж байгаа хүнийг эрэгтэй хүн байна гэд хэлээд байгаа даа биш. Эрэгтэй энерги нь бол илүү их сэтгэл гаргаж байгаа. Өөрийнхөө сэтгэлээ ингээ мэдж байгаа. Тэгтээ ингээд харахад өхөө яах уу, илэрхийлэх үү яах уу гэд үе ингээд жоохон ингээ бодоод үе өөрийгөө ингээ жоохон хойшин татдаг байж магадгүй. Тэгтээ юу хүсэж байгаагаа энэ хүн мэдж байгаа. Одоо энэ харилцаанаас юу хүсэж байна? Энэ харилцаанд ер нь цаашдаа ямархуу баймаар байна. Яг одоо тантай хамт баймаар байгаа гэдгийг ч юм уу тийм зүйлээ бол эрэгтэй энерги нь бол мэдж байна. Тэгээд яг сэтгэлийнхаа дагуу л явж байгаа. Сэтгэл мэдрэмжээ л хөөж дагаж явж байгаа. Сэтгэл мэдрэмж нь юу гэж хэлж ийн ерөөсөө тэрийгээ ингээл маш ингээ шулуухан бас илэрхийлдэг тийм хүн. Өөрийгөө ингэж нэх нууж хаагаал одоо юу гэдэг айсандаа айдсаасаа болоод би өвдчихвээ зовчихвээ намайг ингэчихвээ тэгчихвээ гэж айгаал бас өөрийгөө хойшин татдаг да. Тийм юм бол энэ хүнд байхгүй. Emotionally available гэж байгаа хгүй тий. Сэтгэлийн хувьд ингээд нээлттэй хүн. Тийм болохоор тэрийгээ маш сайн илэрхийлдэг. Ер нь хүнийг ойлгохтай айгуу сайн, хүнийг ингэж мэдрэхтэй айгуу сайн, таныг бас ингэж хараад сайн ойлгодог, юу мэдэрч чинь, юу бодож байгаа гэдгийг чинь ер нь бол айгуу сайн мэдэрдэг юм шиг бас.
усны ордтой хүн юм болов уу гэж харагдлаа. Гэхдээ энэ хүнээс бол олон янзын энерги гарч ирж байна л да. За ордуудын хувьд болохоор арслан орж ирлээ. За тэгээ гал ордууд хонь арслан нум, тэгээ газар ордууд энэ одоо эмхтэй талын энерги шүү. Гал болон газар ордууд эмхтэй энерги нь илүү хүчтэй харагдаж байна. Эрэгтэй энерги нь болохоор усны ордууд, загас мэлхий, хилэнц, хонь, тэгээд энэ матар, үхэр, охин гэсэн газар ордууд мэдрэгдэж байна. Ялангуяа одоо сар дээрээ ч юм уу ийм газар ус гэсэн ордтой хүн байж магадгүй. Нэлээд мэдрэмжтэй. Бас ер нь зөөлөн гэхдээ ингээд эрэгтэйлэг ийм маскулин энерги айгүй ихтэй уулна. Гэхдээ энэ хүн бас одоо юу гэдэг хангалттай энэ харилцаанд өөрийгөө ингэж зориулах гэж маш их хичээж байгаа. Одоо хичээл зүтгэл айгүй их сайн гаргаж байгаа. Таны өгж байгаагийн хэрээр өгөх гэж бас хичээж байгаа. Ер нь юмд ийм шудраг хандах гэж хичээдэг тийм хүн мөнгө төгрөгний хувьд бас жоохон асуудалтай байж магадгүй. Өөрийнх нь боломж болцоо, мөнгө төгрөг, яг нэг өөрийнх нь амьдралын байр суурь гэдэг юм нь яг өөрийнх нь бас нөгөө сансных нь хэрээр тиймч одоо хүчтэй байр суурьтай биш байгаа юм байна л да. Өөрийнхөө сансных нь хэрээр бас биш. Чаддаг бол илүү мундаг, илүү тогтвортой амьдралтай байр суурьтай байгаад тэгээд ингээд энэ харилцаанд илүү өгөхийг хүсэж гин гэж хэлж байна л да. Одоо бол яг таны өгж байгаагаар ч юм уу ижил тэнцвүүхэн л ер нь харилцаанд хандаж байгаа. Гэхдээ өөрөө энэ хүн провайдер байхыг хүсдэг. Одоо эрэгтэй энерги нь болохоор эмэгтэйгээ ингэж мөнгө төгрөгөөр хангадаг ч юм уу тийм амьдралаа авч явдаг ч юм уу тийм байхыг ер нь хүсдэг тийм хүн байна. За Oracle card авч үзье. Ерөнхий энергиээр. Энэ харилцаанд тэгээ эмэгтэй энерги нь болохоор өөрийнхөө ингээд сэтгэл хөдлөлөө ингээд ер нь жоохон дараад байгаа гэж хэлсэн дээ тийм ээ. Cups энерги буюу одоо аягны энерги жоохон сулхан. Тэгэхээр нэг амар их сэтгэл гаргаал өөрийнхөө сэтгэлийг ингээд бүрэн зориулж нээж байгаа гэж бол харагдахгүй байна. Гэтэ энэ нь бас одоо өөрт нь бол зөв зүйл ахгүй юу? Зөв зүйл гэж өөрөө айгу бодож байгаа. Өөрийгөө нээх цаг нараа болоогүй гэдэг ч юм уу. Өөрийгөө ингээ бүрэн зориулахыг бас хүсэхгүй байгаа ч юм уу тий. Арай нэг жоохон ийм баг зэргийн болгоомжтой хандж байгаа эмэгтэй тал нь. Тий. Эрэгтэй тал нь бол тийм болгоомж гэсэн юм байхгүй, маш нээлттэй. Сэтгэлээл дагаал сэтгэлийнхаа дуудлагаар хүсснээ хийгээл явж байгаа тийм л хүн байна. За, групп 1-ийг сонгож байгаа хүмүүсийн бодож байгаа хүнтэйгээ харилцаа нь одоогийн энерги нь ямар байна вэ? Буруу карт сонгоод авчлаа ядаж байгаа. Хараа нэг өөр. За, групп 1-ийг сонгож байгаа хүмүүсийн бодож байгаа хүнтэйгээ харилцааны одоогийн энерги нь ямар байна вэ? Like up. Observer. Not for you. Хинч сая доош харж гарч ирсэн л дээ. To be fair. Here and now. Одоо хин хэнийг ер нь ажиглаад одоо talking face гэж ярьдаг шүү дээ тий.
дөнгөж харилцаа эхлээд хоорондоо ингээ ярилцаад нэгээ таньж мэдээд явж байгаа нэг тиймэрхүү үе дээрээ байгаа хүмүүсийн болов гэж харагдлаа. Цаашдаа ингээд юу болох нь бас яг тодорхой болоогүй ч гэсэн нэгээ таньж мэдээд уулзаад болцоод явж байгаа тийм хүмүүс шиг. Тэгээд тийм болохоор хин хэнийгээ ажиглаа л байж байгаа. Энэ хүн ер нь ямар хүү юм байна? Харилцаанд ер нь яаж хандд юм байна? Хин хэнийхээ талаар бас ингээд дүгнэлт хийгээд ойлголт аваад таньж мэдээд ер нь явж байгаа гэж хэлж байна. Тэгээд одоо нэг юм decision буюу шийдвэрт хүрнэ штэ тийм ээ. За энэ хүн ер нь миний хүн мөн байна. Эсвэл энэ хүн миний хүн биш байна гэдэг ч юм уу. Нэг тийм шийдвэрт хүрэх бол арай болоогүй. Тэгээд ер нь л ингээд юмсыг чинлээд за энэ хүний pros нь юм, cons нь юм гэдэг ч юм уу тий. Давуу тал нь юм, сул тал нь юм байна гэд. Ер нь амар ухаалаг хандж байгаа юм байна. Аль тал нь. Тэг харилцаанд бас тэгж болгоомжтой ухаалаг хандж иж энэ харилцааг одоо амжилттай болгоно. Энэ харилцааг ингээд шат ахиулна гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү зүйлээ одоо жоохон болгоомжтой ухаалаг хандж иж тийм шийдвэртэй хүрэх гээд байгаа байхгүй юу. Тэгээд тэр нь бас энэ харилцааг амжилттай болгохын тулд хийж байгаа үйлдэл гэж аль тал нь ер нь бол бодож байгаа гэж хэлж байна. Гэхдээ яг одоо яг энэ мөчөд та хоёр бол хамтдаа цагийг гоё өнгөрөөж байгаа. Яг одоо байгаа зүйлстэй анхаарад одоогийн моментуудаа бас мэдрэх гээд хичээж байгаа. Ирээдүйн талаар бас нэг их бодохгүй бай гэж бодож байгаа юм болов уу гэж харагдах юм. Тэгээ цаашдаа юу болохыг юу мэдэхгүй байна л да. World card бас доошо харж гарч ирсэн. Цаашдаа юу болохыг мэдэхгүй байна. Цаашдын ирээдүйн талаар бас нэг бодохыг хүсэхгүй байгаа байж магадгүй. Эсвэл одоо тийм шийдвэр гараагүй байгаа гэдэг ч юм уу тий. Тэгж харагдаж байна. За одоо бүгдээрээ энэ хүртэл таарч чиглэл үндсэн асуулт руугаа оръё. Энэ харилцааны ирээдүй ямар байхаар байна вэ? За group 1-ийг сонсож байгаа хүмүүсийн харилцааны ирээдүй ямар байхаар байна вэ? Хөцөр гараад ирвээ. За ингээ харахад бол ер нь харилцаан дээр нэлийн ажиллах тийм шаардлага угаасаа гарах юм байна л да. Ягаад тэгэхээр одоо юу гэдэг энэ харилцаанд хэрвээ ингээ жоохон хичээл зүтгэл гаргахаа болоод хэрвээ ингээд жоохон цалгаар дуулаад гэдэг ч юм уу тий.
нэг тиймэрхүү зүйлс үүсэх юм бол энэ бие биенээсээ жоох ингээ холдох магадлал өндөртэй. Тэгэхээр энэ харилцаанд юу хамгийн чухал вэ гэхээр цаашдаа ирээдүйд ерөөсөө хичээл зүтгэл амар чухал. Байнга л хичээл зүтгэл гаргаж явах хэрэгтэй болно. Тэр нь одоо хин нэгэнд нь арай жоохон хэцүү санагдаж магадгүй гэх юм уу? Ажил ихтэй, хийх зүйлс ихтэй. Тэгээд амьдралынхаа хажуугаар энэ харилцааг болгож бүтээхийн тулд ер нь ингээд нэлээд хөдөлмөрлөх хэрэгтэй байгаад байгаа хгүй бүр. Ажил шиг авч үзэх хэрэгтэй юм шиг. Тэгжиж энэ харилцаа ингээд цаашдаа үргэлжилж явна гэж тэгж байна. Тэгэхээр энэ харилцаанд бол байнга л харилцаан дээрээ ажиллаад болгож бүтээх гэж хичээгээл тийм ээ. Нэг нэгэндээ ингээ буулт хийж өгдөг ч юм уу, нэг нэгнийг ойлгох гэж хичээдэг ч юм уу, нэг л тийм нэг юм зүтгэл шаардлагатай байгаад байна. Тэгэхгүй л бол ингээ жаахан цаалгартаал за одоо энэ яг ямар харилцаа болох гээд байна, цаашдаа юу болох гээд байна, яах гээд байгаа юм бол гэдгээд ингээд нэг юм гацсан байдалтай болох магадлал айгүй өндөртэй. Гацсан байдалтай болохгүй тулд хин хинэн айгүй хичээх хэрэгтэй байгаа байхгүй юу? Хамтдаа цагийг их өнгөрөөх хэрэгтэй гэдэг чинь нэг нэгэн рүүгээ ингээ байнгын холбоо тогтоож бичдэг байх хэрэгтэй гэдэг чинь тэгээд эмэгтэй талаасаа ч гэсэн бас ингээд хариу бичих тал дээр ч юм уу тий. Жаахан цаг зав муутай эсвэл заримдаа ингээ мартдаг ч юм уу. Эрэгтэй тал нь ч гэсэн ялгаагүй ингээ хаяа бичсэн юмд нь хариу бичихгүй эсвэл уулзах гэсэн чинь цаг зав гарахгүй ч юм уу. Иймэрхүү зүйлсээс болоод хамтдаа цагийг бага өнгөрөөгөө дайвал ер нь жоохон харилцаа ингээ цаалгартаад яваад өгнө. Яах нь мэддэхгүй учир нь олдохгүй байгаа юм шүү. Тийм болоод яваад өгнө. Тэгээд бас ингээд нэг юм орж ирээд байна л та. Нэг юм сэтгэлд нь ингээд юм хүрэхгүй ч юм уу санаанд нийцэхгүй зүйл гарч ирвэл тэрийгээ ингээд дотгошоогоо хадгалж дотгошоогоо ингэж авч үлдэх гээд цанаашаа ингэж гаргаж илэрхийлэхгүй байх гэдэг тийм хандлага хин хинээс нь гарч ирж магадгүй. Тэгээд ирэх юм бол ер нь жоохон хэцүү болохоор байгаа байхгүй юу? Тэгэл нэг мэдсэн чинь амар их сэтгэл хангалуун бус зүйлс энэ харилцаанд амар их байгаа юм шиг болчихно. Тэгээд ирэхээр харилцаа ер нь ингээд цаашдаа жоохон хэцүү болох гэдэг. Энэ амьдралынхаа хажуугаар энэ харилцааг авч явах нь бас нэлээд хэцүү байх. Аль талд нь ялангуяа эмэгтэй талд нь ч юм уу. Ер нь л нэлээд завгүй хүмүүс шиг харагдах юм. Ажил карьераа нэлээд хөөж явж байгаа юм шиг тий. Нэлээд завгүй хийх юм айгүй ихтэй, төлөвлөсөн зүйл айгүй ихтэй. Тэгэл ер нь байнгын on the go тий ингээл цаашаа тийм ч юм хийх хэрэгтэй, ийм ч юм хийх хэрэгтэй гэл ингээл яваад идэг. Байнгын ингээл төлөвлөсөн зүйлс амар ихтэй. Тэрнийхээ хойноос амар юм хөөцөлдөж явж байгаа. Өөрийнхөө бие даасан байдал, өөрийнхөө ийм ажил, карьер, амьдралаа ингээд нэлээд тогтвортой байдалд аваачих гэж маш их хичээж байгаа тийм хүмүүс. За энэ эрэгтэй энергийн ч үж магадгүй, эмэгтэй ч үж магадгүй. Гэхдээ ер нь тэгж орж ирж байна. Тийм болохоор хажуугаар нь ингээ харилцаа авч явахад жоохон хэцүү болж орж ирэх гээд байна шүү. Тэгэхээр яаж life work balance-аа ингээд амьдрал болон хайр дурлалын амьдрал гэсэн ийм балансаа авч явах вэ гэдэг амар чухал байх болно. Lovers-ийн дээр ерөөсөө ийм тэр work life balance ярьж байгаа байхгүй юу? Түүнээс бол би биенээсээ ингэж мэдэрдэг зүйлс нь бол маш юм гоё. Нэг тийм innocent ч юм уу те. Ямар ч юм хүлээлтгүйгээр бас нөгөө хүндээ ингээд сэтгэлээ өгч байгаа юм шиг нэг тийм дотн дулаахан тухтай, маш тийм тухтай мэдрэмж орж ирлээ. Бүр нэг юм 10 жилийн дурлал шиг л тийм хөөрхөн гоё мэдрэмжийг бол мэдэрдэг. Нэг нэгэндээ амар сэтгэл гаргадаг тийм харилцаа гэж хэлж байна. Тийм болохоор энэ харилцааг авч үлдэхийн тулд хин хинээс нь маш их хичээл зүтгэл гарах шаардлагатай байна.
За Oracle card авч үзье. Group 1-ийг сонгосон хүмүүсийн маань харилцааны ирээдүйн энэ харилцааны ирээдүйн цаашдаа ямар хөө байхаар байна вэ? Trust, getting to know each other. Stay optimistic about your love life. New love. За тэгж хэлж байна. Trust буюу итгэлцэл. This situation is calling for you to have faith. Энэ нөхцөл байдал таныг ингээд итгэл найдвартай байхыг дуудаж байна. Getting to know each other, би бинийг таньж мэдж байгаа. As you reveal your innermost selves to each other, your bond deepens. Өөрсдийнхөө бас юм хамгийн дотоод хүмүүсээ би биендээ ингээд нээгээд ирэх тусам та хоёрын харилцаа холбоо гүнзгийрнэ гэж хэлж байна. Хичээл зүтгэл гэдэг дээр бас хамтдаа цагийг өнгөрөөхөөс гадна хин хин нь өөрсдийгөө ер нь олон гэж нээж өгөх хэрэгтэй юм байна л да. Тэр чинь өөрөө бас нэлийн хичээл зүтгэл шаарддаг байхгүй тий. Хүнд ингээд өөрийнхөө доторх хүнээ ингэж нээж өөрийнхөө vulnerable байдлаа харуулж сэтгэлээ ингэж өгч нээж гаргана гэдэг бол бас нэлээд хичээл зүтгэл хүнээс шаарддаг. Тэгэхээр бас тэгэх хэрэгтэй гэж бол хэлж байгаа юм байна. Тэгээд энэ хүнд итгээд тийм ээ энэ харилцаандаа итгээд тэгээд ер нь өөрийгөө нээж гаргаж өгөх хэрэгтэй юм байна л да. Stay optimistic about your love life. Хайр дурлалынхаа амьдралын талаар өдрөг байгаарай. Positive thinking and faith will bring you romance. Эерэг бодол болон итгэл найдвар танд романсыг авчирна. Шинэ хайр. A new person has stirred your romantic feelings. Шинэ хүн таны романтик мэдрэмжүүдийг хутгаж өгч байна, эргүүлж байна л гэж байна. Тэгэхээр угаасаа энэ хүн бол шинэ харилцаа байна, шинэ хайр, шинэ амьдралд орж ирсэн хүн байна. Би бинийгээ яг ингээд мэдээд, таньж мэдээд явж байгаа тийм харилцаа. Арай ингээд тодорхой болоогүй, тийм ээ. Тэгэхээр энэ харилцаанд цаашдын ирээдүй тогтвортой харилцаа үүсгэхийн тулд хин хиндээ нээлттэй хандах хэрэгтэй. Тэгээ бас хин хиндээ цаг зав гаргах хэрэгтэй. Амьдралынхаа балансыг олоод энэ хүнийг бас ингээд амьдралтаа оруулж ирэх тийм зай завсрыг нь гаргаж өгөх хэрэгтэй юм байна. Өөрийгөө ингээд хаагаад нуугаад авахгүйгээр өөрийгөө ингээд нээлттэй чөлөөтэй бас илэрхийлэх хэрэгтэй юм байна. Тэгээд өдрөг хандах хэрэгтэй юм байна гэж хэлж байна. За, YouTube-ийнхаа уншлагыг бол ингээд дуусгая, энэ хүрээ дуусгая. За, нэмэлтээр болохоор энэ хүний таныг гих сэтгэл мэдрэмж нь тэгээд энэ харилцааг ер нь цаашдаа энэ хүн яа гэсэн бодолтой байна вэ? Тэгээд танаас энэ хүн юу хүсэж байгаа вэ? Таныг яагаасаа гэж хүсэж байгаа вэ гэдгийг нь бүгдээрээ харъя. За, тэгээд нэмэлт авах хүсэлтэй хүмүүс нь description дотор байгаа линкээр ороод нэмэлтээ аваарай. Ямар нэгэн байдлаар имэйлээр би нэмэлт бичлэг явуулах тийм боломж бол байхгүй шүү гэдгийг бүгдээрээ анхаараарай. Тэгээд линкээрээ ороод QPay-ээр төлбөрөө төлөөд тэр линк дотроо миний контент хэсгээс нэмэлтээ орж үзье шүү. Ямар нэгэн техникэл асуудал гарч ирэх юм бол Clinic Energy рүү холбогдоорой. Facebook private group би нээсэн нэмэлтээ хийцэн байдаг. Тэгээд асуудал гарсан хүмүүсийг тэр group рүүгээ нэмээд ингээд оруулчихдээ шүү. Тийм болохоор асуудал байвал ямар нэгэн байдлаар нэмэлт үзэх боломжгүй хэцүү байвал Instagram хаягаар холбогдоорой. Тэгээд YouTube-ийн орж ирж сонсонд маш их баярлалаа. Та бүхэн тэгээд дараагийнхаа уншлагаар уулзцгаая. Баяртай. За, одоо бүгдээрээ 2 дугаар группийнхаа уншлах руу орцгоё. 2 дугаар группийнхан маань энэ Faith Transcends гэсэн утгатай хүчийг сонгосон байгаа. Итгэл ингээд давж гарч ийна гэсэн утгатай гэх юм да, Faith Transcends гэхээр. Гэхдээ юуг хэлж ийн вэ гэхээр ер нь юм харилцаандаа итгэх итгэл нь бас нэлээд юм сүнслэг spiritual байгаа хгүй юу. Одоо юу гэдэг энэ харилцааг бас сүнслэг холбоогоор учирсан харилцаа гэж итгэж байгаа бас тийм хүмүүс байж магадгүй. Ямар нэгэн байдлаар энэ харилцаанд ер нь тийм spiritual зүйл танд мэдрэгдээд байдаг. Арай л нэг бусдаас өөр юм шиг, арай л нэг өөр мэдрэмж төрүүлээд байдаг юм шиг санагддсан болов уу гэж харагдлаа. За, бүгдээрээ
Ямар ч байсан эхлээд энергийн чек хий. Тэгээд одоогийн энэ харилцааны ерөнхий энерги нь ямар хөө байна вэ гэдээ бүгдээрээ асуунаа. За групп 2-ыг сонгож байгаа хүмүүсийн маань энэ дунд нэг бүзэр эргэцсэн байна уу юу? Үгүй юм байна. Групп 2-ыг сонгож байгаа хүмүүсийн маань харилцааны ерөнхий энерги нь юу байна вэ? Одоогийн ерөнхий энерги нь ямар байна вэ? Групп 2-ыг сонгож байгаа хүмүүсийн харилцааны ерөнхий энерги. Холбоогүй харилцаа юм болоо. Ямар нэгэн холбоо, ямар нэгэн яриа хөрөө хоорондоо юм ярихгүй холбоогүй байгаа хүмүүс шиг харагдах юм. Амар их юм ойлгохдохгүй, мэдэгдэхгүй байгаа зүйлс айгүй ихтэй гэж хэлж байна. Яг одоо ингээд нууцлагдмал, нуугдсан зүйл ихтэй. Тэгтээ мэдрэмж нь айгүй их. Одоо энэ хүнийг бас ер нь энэ харилцаагаа хин нь амар сайн мэдэрдэг мэдрэмж ихтэй. Яг ямар хуу харилцаа вэ гэдгийг мэдрээд байгаа хэрнээ тэрийг ингэж илэрхийлж ярилцаж хоорондоо ярилцаагүй болов хөшөөний цаана бас яг юу болоод байгааг мэдэхгүй байгаа юм болов уу гэж харагдах юм. За энэ харилцаа бас юм long distance харилцаа байж магадгүй. Хол зайны харилцаа байж магадгүй. Тэгээд тэр нь бас амар хэцүү санагддаг. Ер нь бол ингээ харахад хамт байхгүй байгаа хүмүүс шиг харагдаж байна шүү. Биеэрээ хамт байхгүй байгаа хүмүүс шиг. Ямар нэгэн тийм материаллык газардсан юм айгу багтай уулзж байгаа, ярилцж байгаа, хамтдаа цагийг өнгөрөөж байгаа, биеэрээ биечлэн хамт байгаа гэсэн тийм энергиуд айгу сул баг харагдаж байна. Тэгээ хамгийн их байгаа энерги нь болохоор нэгээ бодох бодол тийм ээ, эсвэл мэдхгүй байгаа зүйлс л амар их байна. Хол байгаа хосууд хоорондоо ярилцгаа болцсон ч юм шиг бас тиймэрхүү харагдаад байх юм. Хоорондоо ярилцж байгаа ч гэсэн жаахан ийм бага хэмжээний тийм ээ, одоо хол байгаа хүн нь юу хийгээд яваад байгааг та мэдэхгүй байгаа ч юм уу. Ер нь л бинийхээ талаар бүрэн ойлголттой биш юм шиг харагдаад байна. Юу хийж байгаа, яаж амьдарч байгаа гэдэг тал дээр. Цаг хугацаа, орон зайны ер нь бол саад айгүй их байна л да. Тэр нь амар хэцүү байгаа. Цаг хугацаа, орон зайны саад гэж хэлж байна. Гэхдээ одоо ирээдүй бүр байхгүй биш байгаа хгүй уулна ингээд цаашдаа энэ хүнийг харах, уулзах ямар нэгэн тийм төлөвлөгөө, план бол байгаа юм шиг. Цаашдаа уулна бит хоёр ингэндээ энэ үеийг л ингээд авчруул уулна нэм юм болно доо гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйл айгүй их яриад байна. Тэгэхээр энэ харилцаанд итгэл айгүй их. Энэ харилцааг одоо энэ яг миний хүн, энэ яг зөв хүн маань. Тийм болохоор би ингээд хичээж байгаа. Тийм. Хичээж байгаа. Тэгээд өөрт ингээд мэдрэгдэж байгаа зүйлсээ бүрэн илэрхийлж гаргахгүй байгаа гэдг нь бас өөрөөс тань хичээл зүтгэл амар шаардаад байна л да. Тэр нь бол айгүй хэцүү байгаа хгүй. Дотроо ингээл мэдрэмжүүдээ нуугаал, дотроо ингээл хэлхийг хүссэн зүйлсээ ингээл хилээ хазаж хадгалаад байгаа юм шиг. Тэгээд ингээ хилээ гаргачвал асуудал үүсчин, хилээ гаргачвал хэрүүл маргаан үүсчин. Тэгээ одоо ингээ хол байж иж, ийм байж иж
ингээд яах вэ гэдэг ч юм уу тэгж хэлээд байна. Тэр нь амар хэцүү байгаа. Дандаа л үгээ ингэж хаасан, хилээ хадсан тийм зүйлс байгаад ах юм. Тэр нь амар хичээл зүтгэл effort танаас шаардж байна гэж хэлж байна. За Oracle deck авч үзье. Group 2-ыг сонгож байгаа хүмүүсийн маань бодож байгаа хүнтэй одоогийн харилцааны ерөнхий энерги нь ямар хөө байна вэ? Wake up, milk and honey, young, happy, blessed. Дандаа ингээд гоё зүйлийг яриад хөнгөн байдлаар энэ харилцаанд хандаал тийм ээ. Бүх юм болж байгаа юм шиг, бүх юм гоё байгаа юм шиг ингээд тиймэрхүү хандлагаар бас энэ хүнтэй харилцаж байгаа юм болов харилцаж ярьж байгаа ч гэсэн. Гэхдээ яг ингээд доторх мэдрэмжүүдээ дотроо танд ингээд болж байгаа зүйлс амьдрал тохиолдож байгаа зүйлс гэдэг ч юм уу хэлхийг хүсэж байгаа зүйлс ер нь л нэлээд их юм нуусан. Энэ High Priestess Moon хоёр ерөөсөө л амар их нууцыг илэрхийлж байгаа байхгүй нуугдсан. Худлаа яриад байгаадаа биш. Seven of Swords доошоо харж ийн гэхээр одоо та энэ хүнд худлаа яриад байгаа биш зүгээр ингээ хэлэхгүй, илэрхийлэхгүй нуугаад байгаа. Тэгээ энэ нь таач байж болно эсвэл тэр хүнч байж болно. Аль альных нь энерги нь байж болно. Ингээ харахад бол аль нэг тал нь нуугаад нөгөө тал нь жоохон гадарлаад энэ хүнч одоо надаас нууж ин да ийм юм хэлэхгүй л байна да. Гэхдээ одоо яг би чимээгүй л дуугаал өнгөрье гэдэг ч юм уу бас тиймэрхүү юмнууд бол харагдчих шүү. За ерөнхий энерги бол ийм байна. Одоо тэгээ бүгдээрээ үндсэн асуулт руу оръё. Энэ харилцааны ирээдүйн нь цаашдаа ямар хөө байхаар байна вэ? Group 2-ыг сонгож байгаа хүмүүсийн маань бодож байгаа хүнтэйгээ харилцааны ирээдүйн цаашдаа ямар хөө байхаар байна вэ? Ингэж хэлж яана л да. Ер нь энэ харилцаанд яаж ярилцаж, яаж ойлголцох вэ гэдгээс айгүй их юм хамаарч байгаа байхгүй юу? Тийм ээ. Хэрхэн ярилцаж, хэрхэн нэг ойлгож, ойлголцох вэ гэдгээс айгүй их хамаарч байна л да. Шууд ингээл түс тас гээл хэлвэл бас санаа нийлэхгүй, хоорондоо ойлголцохгүй байх тиймэрхүү асуудлууд гарч ирж болохоор гэхдээ ер нь ер нь бол ингээд эвтэхнэр ойлгуулах юм бол энэ хүн таныг ойлгоно гэдэг ах юм. Эсвэл энэ хүн ч гэсэн эвтэхнэр өөрийгөө ингээ ойлгуулвал та ч гэсэн энэ хүнийг ойлгоно. Ер нь энэ харилцаанд ямар нэгэн тийм муу интеншн байхгүй байхгүй тий. Нэгээ хуурал, худлаа яриад эсвэл нэг юм буруу интеншнтэй тийм зүйл бол ерөөсөө алга. Өөрийнхөө мэдрэмжээ л илэрхийлэх гээд байгаа юм шиг.
надаа ингэж санагдаад байна, надаа ийм юм болоод байна. Энийг л ингээ ярилцаж ойлголцох гэсэн ингээд нэг юм дотроо нэг юм хадгалсан байгаад байна да. Тэрийг л ингээ гаргаад ингээ зэгцлээд асуудлыг зэгцлээд ярилцчмаар санагдаад байгаа юм шиг. Тэгээд тэрүүл энэ харилцаанд одоо нэг өөр асуудал гарч ирэхгүй юм болов? Зүгээр өөртөө таалагдаагүй зүйлсээ л илэрхийлж хэлэх гээд байгаа юм болов? Таны сэтгэл санаанд хүрээгүй, танд таалагдаагүй. Одоо тэр хүн бас нэг бодохгүйгээр нэг үг хэлсэн байвал тийм ээ. Тэр нь танд таалагдаагүй, таныг ингээ жоохон өвтгцэн байж болно шүү дээ. Тэгвэл та тэрийг ингээд илэрхийлж гаргахгүй за яг уу ингээ орхичидоо гэсэн ч гэсэн дараа нь ингээ танд бодогдоо таныг ингээ зовоогоод байгаа тийм зүйл байж болно тийм ээ. Хэрвээ тийм бол энийг тиймэрхүү юм уу гэмээр харагдаад байгаа хгүй юу, нэг тийм эндийн жишээгээр дурдах юм бол гэхдээ энэ бол ингээд ярилцаж ойлголцоод шийдэж болохоор асуудал. Энэ болохоор хин хэнийг ойлгохоор тийм асуудал. Таны бодож байгаа хүн ч гэсэн таныг ойлгохоор хэмжээний ухаалаг, тийм хэмжээний одоо сэтгэл зүйн төлөвшсөн байдал энэ хүнд байгаа гэж хэлж байна. Таныг ойлгохгүй бол биш, ойлгоноо. Тийм misunderstanding би биендээ жоохон үл ойлголцсон тийм зүйлэл болсон болов уу гэмээр. Тэгээд тэгээд ер нь өөрийгөө ингээд ухаалгаар эвтэхнэр илэрхийлээд ингээд гаргаад хэлвэл энэ харилцаанд одоо тэр хүн ч гэсэн таны шудраг байдлыг бас үнэлээд та ч гэсэн тэр хүний шудраг байдлыг үнэлээд харилцааныхаа асуудлыг шийдээд буцаад ингээд халуун дулаан уур амьсгал энээр харилцаанд үүсч болохоор харагдаж байна шүү. Тэгэл нэг иймэрхүү сэтгэл дундуур байсан зүйлс тийм ээ, таныг ингээд зоогоод байсан зүйлс угаасаа алга болчихно. Тэгээд ингээд харилцаа бол үргэлжлэлтгээрийг үргэлжлээд цаашаа явна гэд хийж байна. Өөр нэг юм амар том асуудал харилцааны ирээдүй гэхэд бол ерөөсөй байхгүй байна. Надаа ингээ харахад нэг иймэрхүү үл ойлголцоо асуудлуудаа шийдээл хоорондоо гоё ярилцаал би бинийг ойлгоол тэгээл ингээл цаашаага харилцаа тогтвортой үргэлжилж байгаа юм шиг харагдаж байна. За Oracle хүзэр авч үзье. Group 2-ыг сонгож байгаа хүмүүсийн маань бодож байгаа хүнтэйгээ харилцааны ирээдүйн цаашдаа ямар байхаар байна. Free yourself. Өөрийгөө чөлөөл. Worth waiting for. Flirt. Stay optimistic about your love life. Хайр дурлалынхаа амьдралын талаар нээлттэй хандаарай. Эерэг бодлууд болон итгэл найдвар танд романс авчирна, романтик байдлыг авчирна. Free yourself. Өөрийгөө чөлөөл. It's time to take back control of your life. Өөрийнхөө амьдралын удирдлагыг гартаа авах цаг нь болчихъя. Worth waiting for буюу хүлээхэн зөв гэх юм уу? Divine timing is at work in your love life. Хайр дурлалын амьдралд тань тэнгэрлэг цаг хугацаа бол ажиллаж байна. Flirt. Сэтгэнөх. Extend your light-hearted energy to others. Өөрийнхөө хөнгөн энергийг бусдад түгээгээрэй. Тэгэхээр энэ харилцаанд бол энэ харилцаа ингээ харахад нэгээ бас ингээд удаан хүлээж байгаа тийм хүмүүс юм болов уу гэж харагдаж байна. Өмнө нь хэлсэнчлэн нэг юм орон зай цаг хугацааны асуудал гараад тэгээд ингээд бас ингээ холбоогүй байгаад ч юм уу хоорондоо ойлгохтой ярилцаж чадахгүй үл ойлголцол муудалцсан ч юм уу тийм зүйлс ингээ бас жоохон үүсцэн тийм харилцаа юм шиг тийм ээ. Гэхдээ хэрвээ тийм бол хоорондоо ингээд холбоогүй болцсон бол ер нь бол холбоо орж ирнэ гэж хэлж байна. Энэ хүнээс холбоо орж ирнэ. Та энэ хүнийг одоо над руу холбогдох болов яах бол над руу юм бичих болов ярилцах болов гэж хүлээж байгаа бол тийм зүйлс орж ирнэ. Тэгээ тэр үед нь болохоро өөрийгөө бас ингээд зүгээр илэрхийлээд хэлий гэсэн зүйлсээ хэлж илэрхийлж гаргаарай. Энэ хүн таныг ойлгоно гэсэн утгатай мессеж бол гарч ирж байгаа юм шүү. Зарим хүмүүсийн хувьд болохоро
хэлий гэсэн зүйлсээ хэлэхгүй хоорондоо үл ойлголцол үүсцэн тийм ээ сэтгэл хангалуун бус зүйлсүүд харилцаанд байгаад байдаг. Тэгээд хэрвээ тийм зүйлс байгаа бол өөрийгөө ингэж чөлөөлж эвтэхнэр бас энэ хүнд өөрийгөө ойлгуулаарай гэсэн утгатай мессеж гарч ирж байгаа юм байна. Тэгэхээр ийм хоёр янзын сценарио харагдаж байгаа юм байна л да. Тийм тэгээд тэр хоёр дахь сценарио буюу нөгөө хүнийг ингээ холбогдохыг хүлээгээд байж байгаа харилцаа холбоогүй байгаа хүмүүс болохоор ингээ цаашдаа ер нь энэ хүнтэй хоорондоо ойлголцоод хоорондоо ярилцаад ирэхээр энэ харилцаа бас ингээ цаашдаа удаан үргэлжлэх боломжтой байна шүү гэж бол харагдаж байна. Ирээдүй гэдэг юм бол энэ харилцааны ер нь бол энэ уншлагын төгсгөлд Hierophant-аар дуусж байгаа байхгүй юу? Тогтвортой харилцаа, удаан хугацааны зүйлийг бас илэрхийлдэг. За, ингэж гарч ирлээ. За, YouTube-ийнхаа уншлагаа ингээд дуусгая. Нэмэлтээр болохоор энэ хүний таныг гих мэдрэмж нь юу байна гэж үзээд тэгээд энэ хүн ер нь харилцаагаа цаашдаа яах бодолтой байна вэ? Intention буюу зорилгыг нь бүгдийг асуугаад тэгээд таныг яагаасаа гэж хүсэж байна вэ? Танаас энэ хүн юу хүсэж байна вэ гэдгийг нь бүгдээрээ харнаа. Нэмэлт авах хүсэлтэй хүмүүс нь description доторх линкээр ороод нэмэлтээ аваарай. Ямар нэгэн байдлаар имэйлээр би тань руу бичлэг явуулна гэсэн тийм боломж байхгүй шүү гэдгийг дахин сануулъя. Тэгээд нэмэлтийн линк рүүгээ ороод QPR төлбөрөө төлөөд тэр линкэн дотроо миний контент хэсгээсээ нэмэлтээ орж үзье шүү. Ямар нэгэн техникийн асуудал гарах юм бол манай Clinic Energy Instagram хаяг руу холбогдорой. Би бас ингээд тусад нь Facebook private group үүсгэждэг, тэндээ нэмэлтээ хийчдэг. Тэгээд асуудал үүссэн нэмэлт авах боломжгүй байгаа хүмүүсээ болохоор тэр group руугээ оруулцдаг. Тэгээд ямар нэгэн асуудал гарвал Instagram хаяг руу холбогдорой. За тэгээд YouTube-ийн орж ирж сонсонд маш их баярлалаа. Та бүхэн тэгээд дараагийнхаа уншлагаар уулзцгаая. Баяртай. За одоо бүгдээрээ групп 3-ын уншлага руугаа орцгоё. За групп 3-ын маань энэ make your move буюу дараагийнхаа үйлдэлийг хий гэсэн утгатай хөзрийг сонгосон байгаа. Ер нь энэ хөзрийг харахад бол ерөнхий нэрийг харахад та бодож байгаа хүнийхээ дараагийн үйлдэл нь ямар байх болгийг хүлээгээд хараад сууж байгаа. Эсвэл таны бодож байгаа хүн бас хараад сууж байгаа байж магадгүй. Mind game ихтэй харилцаа байж болохоор харагдаж байна. Гэхдээ ер нь л бас тодорхойгүй харилцаанд байгаа хүмүүс юм болов нэг нэгнийхээ дараагийн үйлдэлийг нь хүлээгээд хараад сууж байгаа юм шиг харагдаж байна. За амжсан бүгдээрээ одоо энэ харилцааны энергийн чек нь юу байна? Одоо энерги нь ер нь ямар хөө байна вэ? Ерөнхий байдлыг нь бүгдээрээ хараад энерги чек хийя. Групп 3-ыг сонгосон хүмүүс маань бодож байгаа хүнтэйгээ одоогийн харилцааны ерөнхий энерги нь ямар хөө байна вэ? Групп 3-ыг сонгосон хүмүүсийн маань бодож байгаа хүнтэйгээ одоогийн харилцааны ерөнхий энерги ямар хөө байна вэ? За ер нь бол ингэж юм л да. Энэ харилцаа дуусаагүй. Хамгийн түрүүнд энэ харилцаа бол арай л дуусаагүй гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд ингээ холбоо барихыг, холбоо тогтоохыг ингээ хүлээгээд одоо
таач хүлээж байгаа байж магадгүй, эсвэл таны үзүүлж байгаа хүн ч хүлээж байгаа байж магадгүй. Ямар нэгэн байдлаар аль нэг нь төрүүлээд холбоо тогтоож холбоо барья гэхээр жоохон тийм өөртөө ихтгэлгүй байгаад байгаа байхгүй юу? Надад хариу ирэхгүй байх та. За бүр хариу ирэхгүй гэхээсээ илүү ингээ хэлжүүлэхдээ яадаг болоо, ингэчдийн болоо, тэгчдийн болоо гэдэг нэг жоохон тиймэрхүү зүйл бодоод байна. Жоохон өөртөө ихтгэлгүй тийм санаа зовсон, жоохон ичингүүрсэн ч юм уу тиймэрхүү мэдрэмжүүд орж ирээд байна. Тэгээ та ингээ жоох ингээ айгаад за энэ харилцааг одоо яах вэ? Юм хэлэх үү яах вэ? Энэ хүн рүү юм бичих үү яах вэ? Над руу юм бичих юм болов уу? Надтай холбоо барих юм болов уу гэд ингээ гайхаад байгаа. Зөв цагаа хүлээгээд байгаа ч юм уу? Universe-ийн дохио сайн хүлээгээд байгаа ч юм уу? Нэг юм ингээ хүлээгээл нэг л ингээл санснаар болж өгөхгүй. Одоо энэ Destiny-тэй хамт Six of Wands доош гарч ирж байгаа гэхээр нэг л яг ингээ хүсснээр нь болоод амжилттай болоод яг ингээл болоод бүтчихгүй байгаад байгаа байхгүй юу? Тэгээ нэг юм цаг хугацааны асуудал гарч ирээд яг одоо л ингээ биччихье гэхээр арай биш юм шиг санагдаал их тиймэрхүү мэдрэмж танд төрөөд байна гэж байна. За одоо арай биш юм болов, дараа юм болов, хэд хоногийн дараа би нэг тим юм хийхээрээ энийг ингэснийхаа дараа бичүүл яадаг бол тэр хооронд над руу холбоо барих юм болов гэх мэтчил нэг иймэрхүү юм бодоод байна. Тэгээд таны дотроос болохоор яадын хэлчээч, яадын тэгээ биччихээч гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд таны энэ бодож байгааг энэ хүн иймэрхүү юм бодоо сууж байгааг бас энэ хүн мэдэхгүй байгаа байж магадгүй. Энэ удаа ингээд нэг юм бүр ер нь бол тодорхойгүй харилцаатай л хүн л дээ. Гэхдээ ингээд харилцаан дууссан ч биш, дуусаагүй ч биш нэг юм жоох ингээ хоёрын хооронд ингээ орхигдсон тийм харилцаа байдаг та тийм. Юу ч ярьсан юм байхгүй, дуусгасан ч юм байхгүй, эхлүүлсэн ч юм байхгүй тийм. Тэг ингээд нэг зүгээр орхигдсон нэг тийм харилцаа юм болов. Нэг амар бифтэй амар юм хоорондоо муудалцсан тийм биш ч гэсэн байнга уулзаад байнга ингээ хамт байгаад байдаг, байнга холбоотой байгаад байдаг тийм хүмүүс бас биш. Энэ хүний ямар байр суурьтай байхыг нь та бас ойлгож одоо гадарлахгүй байна л да. Энэ хүн одоо цаана хүнтэй байгаа болов, уулздаг хүн байгаа болов, ер нь одоо юу хийж яваа юм болоо, яаж шуухан байгаа юм бол гэдэг гэх мэтчлэн та энэ хүний байр суурь байгаа байдлыг нь бас нэг сайн мэдэхгүй байгаа байх. Гэхдээ тий надад орж ирж байгаа нь энэ бол нэлээд юм энэ хүний энерги нь ямар тийм secure huge болоогүй юм шиг явж байгаа юм шиг энерги байгаа хгүй юу. Тэгэхээр танд тэгж санагдаж байгаа байж магадгүй. Эсвэл энэ хүн таны ингээ бодож байгаа бодлууд таны холбоо барья гэсэн ийм хүслийг ерөөсөө мэдгүй байгаа байж магадгүй. Тэгж харагдаж байна. Энэ хүнд ямар нэгэн бодсон юм байхгүй ч юм уу те. Энэ хүн бол амьдралаараа амьдрал хийх юмаа хийгээл явж байгаа юм шиг танд санагдаж байгаа. Жаахан өөртөө ихтгэлгүй мэдрэмж эсвэл нэг юм сандарсан мэдрэмж, твдсэн тиймэрхүү мэдрэмж мэдрээд байна гэж хэлж байх юм. За энэ групп дээр энэ Oracle deck-ийг авч үзье. 3 дахь группийг сонгосон хүмүүсийн маань бодож байгаа хүнтэйгээ харилцааны ерөнхий энерги нь Date night уулзъя л гэж та хэлэх гээд байгаа юм болов уу гэж л харагдлаа. Challenges, make a decision, work on inner healing. Spy. Date night, get ready to be wined and dined. За болцооны шөнө гэх юм уу? Challenges буюу ийм хэцүү асуудлууд тийм ээ. Шийдвэр гаргаад тэгээ өөрийн дотоод идэвхрэл дээрээ ажиллаа гэж байна. Spy буюу тагнуул,
Someone's got their eye on you. You're doing your research. Хин нэг ингэ таныг ажиглаад хараад байж гин та бас өөрийнхөө ийм судалгааг хийж гинэ гэсэн утгатай. Тэр хин хэнийгээ ер нь ажиглаад хараад яаж байгаа бол юу хийж амьдарч байгаа бол гэлтэй сошиал медиаг нь ухаад ч юм уу стори энтриг нь үзээд ингээд нэг харж ажиглаад байж байгаа юм шиг. Тэгээд яг энэ шийдвэрээ гаргаад уулзсан учрыг ингээд хэлэх гэхээр итгэл өөртөө жаахан итгэлгүй эсвэл ийм сандарсан anxious мэдрэмж бас мэдрээд байгаа юм болов уу гэж харагдлаа. Энэ бол аль талынх нь энерги байж болно. Тэр хүн тань руу ингээ юм бичих гээд сандраад байгаа байж болно. Эсвэл таны энерги бас тийм байж болно шүү. За энэ хүртэл энергийн чек таарчихвэл бүгдээрээ дараагийнхаа асуулт болох энэ харилцааны ирээдүй ер нь ямар хөө байхаар байна гэд үзнэ. Групп 3-ыг сонгосон хүмүүсийн маань харилцааны ирээдүй бодож байгаа хүнтэйгээ харилцааны ирээдүй ямар хөө байхаар байна вэ? За бас сонирхолтой юм гарч ирлээ шүү. За ер нь ийм байна л да. Ямар ч байсан та хоёрын хооронд холбоо үүснэ. Хоорондоо ингээ ярилцсан. Буцаад нэг юм бичдэг ч юм уу те. Нэгнийхээ сторийн дээр юм бичиж орж ирдэг ч юм уу нэг тийм гэмгүй байдлаар нэг юм одоо санаагаа уулзмаар байгаа гэсэн санаагаа амар ил тод болохгүйгээр тиймэрхүү гимгүү юу ч болоогүй юм шиг юу ч төлөвлөөгүй юм шиг нэг тийм байдлаар холбоо барьж байгаа харагдаж байна. За та ч үж магадгүй тэр хүн ч үж магадгүй. Гэхдээ энэн дээр бол одоо хинэн төрүүлж холбоо барих вэ гэдэг нь бас нэг чухал биш байгаа хгүй юу? Харин хинэн төрүүлж уулзъя гэх вэ гэдэг нь арай чухал. Тэгэхээр яг нөгөө уулзъя гэсэн саналаа тавихад жоохон хэцүү асуудалтай. Та болохоор ингээд жоох өөртөө итгэлгүй байгаад байна л да. Одоо эмэгтэй тал нь юу гэдэг одоо эмэгтэй нь байж өөрөө ингэж төрүүлж уулзъя гэж юм гэхээр танд өөрт жоохон ичмэрч юм шиг тийм embarrassed байгаа ч юм шиг санаа зовморч юм шиг санагдаад байгаа юм болов уу гэж бас харагдаж байна шүү. Тэр нь жоох өөртөө итгэлгүй тийм мэдрэмж орж ирлээ. Тэгснээ гол нь одоо эрэгтэй энерги нь болохоор яг болцоо төлөвлөхгүй байгаа байхгүй юу? Төлөвлөгөө боловсруулж ингээд тгийгээд одоо санаачлагыг гартаа аваад төлөвлөгөө боловсруулад тэрийг ингээд гүйцэтгэхгүй байгаад байна. Тэгэхээр энэ хүнд ингэж байгаа шалтгаан нь болохоор нэгт яг юм таны хүссэн шиг нэг юм proper date-нд дагуулж албан ёсны ч юм уу тийм нэг ойлгохтойхон тийм болцоонд бас дагуулж явах чадамжгүй юм уу, боломжгүй юм уу эсвэл тийм юм сэтгэхгүй байгаа юм болов уу? Ер нь орчин үеийн ирчүүд жоохон сонирн болцсон шүү дээ тийм ээ. Ойлгохтойхон нэг болцдог үе одоо жоохон болчиход байгаа шүү. Зүгээр тэгэл хүй таарах уу гэдэг ч юм уу нэг тиймэрхүү юм орж ирж магадгүй энэ хүн. Гэхдээ ямар нэгэн байдлаар ингээд төлөвлөгөө гаргаад за тэд өдөр одоо тэдэн цагт тгий ингээ гэж бол энэ хүн хэлэхгүй байна л да. Өөрөө төрүүлж хэлэхгүй байгаа байхгүй юу? Тэгтээ хэрвээ та эмэгтэй энерги нь болохоор ямар нэгэн байдлаар энийг одоо эхлүүлэх юм бол
нөгөө хүн чинь энэ төлөвлөгөөгөө ингээд боловсруулад ч юм уу за ингээд хийгээд ингээд гаргаад ирэхэд бас арай жоохон дөхөн болно. Энэ хүн надаа ингээд харахад энэ хүн бол уулзъя л гэсэн бодолтой байна. Таны хэрэг уулзъя гэвэл энэ хүн тгий л гин. Шууд тгий заазуул гэхээр юм шиг. Гэхдээ хин нэг нь ингээд нэг жоохон төрүүлж үйлдэл хийх хэрэгтэй юм шиг харагдаж байна. Хин нэг нь төрүүлж үйлдэл хийх хэрэгтэй. Тэгжиж энэ бодож байгаа зүйлс нь цаашдын одоо үйл явц нь харилцааны үйл явц нь бас яг эндээс эхлэх хэрэгтэй байгаад байна л да. Заавал нэг нь л аль нэг нь төрүүлж алхам хийх хэрэгтэй болоод байна гэж байна. За тийм ер нь ингээд харахад та төрүүлээд уулзъя гэсэн ч гэсэн энэ хүн бол тгийгээл ингээд шууд хүрээд ирэхээр энэ хүн уулзъя гэхэд ч гэсэн та бол уулзахад ингээд бэлэн байгаа юм шиг тий. Нэг алхам л дутаад байгаа байхгүй юу? Санал тавилт гэсэн зүйл дутаад байгаа. Тийм болохоор ингээд make your move гэд сууж байгаа юм байна л да. Дараагийн үйлдэлээ хийгээрэй гэж хүлээсэн. Тэгээ хин хинийгээ ингээд хүлээгээд хараад бас сууж байгаа юм шиг нэрэг байна шүү. За group 2-ыг сонгож байгаа хүмүүсийн харилцааны ирээдүй, энэ харилцааны ирээдүй нь ямар хөө байх вэ? Timmy, give your relationship a chance. Харилцаанд боломж олго гэд энэ доошооч орчууллаа codependency буюу нэг нэгнээсээ юм хамааралтай байгаа байдлыг илэрхийлж байна. Тэгээд very soon буюу тун удахгүй яг тодорхой шийдвэр гаргаад тэгээд тэрнийхээ ингээд төлөө үйлдэл хийж байгаа гэсэн утгатай. Тэгэхээр энэ Oracle хүзүүрч гэсэн адилхан юм хэллээ л дээ. Харилцаандаа ингээд боломж олгоод санал тавиад нэг алхам л хийх хэрэгтэй байгаад байхгүй. Тэгээд хин хинийгээ хараад хин хинээсээ жоох юм хамааралтай байгаад нэг нэгнийгээ хараа суугаад байгаа юм шиг. Гэхдээ хүзэр хэлж байгаа нь болохоор маш тун удахгүй, нэх удахгүйгээр ер нь энэ асуудал ер нь шийдэгдэнэ. Тэгээд хин нэг нь угаасаа шийдвэр гаргаад саналаа бол тавихаар байна. Тун удахгүй. За YouTube-ийн уншлагаа ингээд дуусгая. За нэмэлтээр болохоор бүгдээрээ энэ хүний таныг гих сэтгэл мэдрэмж нь ямар байна? Тэгээд энэ хүн харилцаагаа ер нь цаашдаа яа гэсэн бодолтой байгаа вэ? Тэгээ бас танаас юу хүсэж байгаа вэ гэдгийг нь бүгдээрээ нэмэлтээр харнаа. За нэмэлт авах хүсэлтэй хүмүүс нь доорх description дээрх линкээр ороод нэмэлтээ аваарай. Ямар нэгэн байдлаар би тань руу имэйлээр нэмэлтийн бичлэг явуулна гэсэн ойлголт бол байхгүй шүү гэдгийг дахиад сануулъя. Нэмэлтийн линкээр ороод QPR төлбөрөө төлөөд тэгээ миний контент хэсгээрээ линк дотроо бичлэгээ үзэх боломжтой байгаа шүү. Хэрвээ ямар нэгэн техникийн асуудал гарах юм бол манай Instagram хаяг болох Clinic Energy руу холбогдорой. Тэгээ би нөгөө Facebook дээр private group дээр бичлэгээ хийцэн байдаг. Тэгээд техникийн асуудал гарсан, нэмэлт үзэж чадахгүй боломжгүй байгаа хүмүүсээ болохоор тэр group руугаа оруулцдаг. Тийм болохоор хэрвээ ямар нэгэн асуудал гарвал Instagram руу холбогдорой. Тэгээд YouTube-에 орж ирж сонсон маш их баярлалаа. Та бүхэн тэгээд дараагийнхаа уншлагаар уулзцгаая. Баяртай.